Цаа гэдэг бүгдийн өмнө ил тод байж, ертөнцийн жамаар нар сараан ээлжлүүлэн илгээж, өдөр хоногийг биднээр тоолуулан, мөнх бус хорвоогийн мөнх бусыг хүн бүхэнд үзүүлдэг билээ. Хин цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ? Оросын буддын шашны 12 дугаар бандит хамлам Дашторжи Итгэлов гэж бурятаар нэрлэх итгэлийн Дашторж хамлам Оросын цагаан хааны 2 одон Монголын богд эзэн хааны эрдний очир одонтой хүн байсан бөгөөд их таван ухаанд мэргэшсэн нэгэн байлаа. Тэрээр 1927 онд 75 наснда насан эцэлхийнхаа өмнө шавнартаа гэрээслэн үлдээхдээ намайг тодорхой хугацааны дараа гаргаж үзээрэй. Хэрв миний бие хിവэр ахвал нирван дүрийг олсон гэж итгээрэй хэмээн захиж үлдээсэн байна. Шавнар нь хэлсэн ёсоор нь 50-аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хിവэр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбын сүмдээ дахин олон түмэнд ил болгожээ. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид Оросын холбооны улсын Бурятийн нийслэл Улаан-Удах хотоос энэхүү сурвалжлага хүргэж байна. Тэгэхээр Улаан-Удах хотоос 30 км-ийн зайд байрлах Ивалинский татсан буюу Итгэлт хамбын өргөөнө олон улсын буддист эрдэмтдийн эрдэм шинжилгээний баг хурал зохиогдож байгаа юм. Энэхүү Итгэлт хамбын өргөөнө одоогоос 80 жилийн өмнө өөрийн биеийг орхиж ертөнцийн мөнх бусыг гүйцсэн нэгэн ламтан самаадын байдалд одоо хэрэн байгаа. Тэгэхээр энэ сүмийн 2 давхарт байдаг. Жилд цөөн тооны хэдэн өдөр нэг давхарт нь болгож сүсэгтэн олныг уулзуулж адис хүртүүлдэг ийм уламжлал тогтсон байнамаа. Тэгэхээр одоогоос 80 жилийн өмнө буюу 1927 онд насан эцэлсэн энэ ламтан өнөө хүртэл яагаад өөрийн биеийг хിവэр хадгалсаар байна вэ? Өнөө хүртэл яагаад түүний тархины үйл ажиллагаа хэвийн явагдсаар байна вэ? Биологийн шинжлэх ухаан, химийн шинжлэх ухаан, физикийн шинжлэх ухаан энэ бүхнийг хэрхэн тайлбарлах вэ? Ингээд эрдэмтэд өөр өөрийн чиглэлээр, өөр өөрийн салбараар, өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс энэ бүхнийг хэрхэн тайлбарлаж байгаа талаар үзэгч та бүхэнд хүргэж байна. Оросын хамгийн анхны буддын шашны тэргүүн нь Дамдаржа Заяев гэдэг хүн байсан бөгөөд өнөөдөр 24 дахь хамлам Дамбаюшев буддын шашны тэргүүнээр сонгогдсон ажилтг юм байна. Бандит хамлам гэдэг нь Оросын хаанаас өөрийн үнэн алдартны шашинтай энэ зэрэгцүүлэн бурхны шашныг өөрийн харьяат болгон цол олгосноор бандит хамламын түүх эхэлсэн байна. Оросын 1-р хамлам Дамдаржа Заяев нь Сайн ноён хан аймгаас нүүн ирсэн Заяа гэдэг хүний хүү Дамдаржа байж бандит гэдэг цол нь их таван ухаанд мэргэжсэн хүнд олгодог цол байсан бөгөөд пента буюу пентатоник 5 гэсэн үгнээс гаралтай юм байна. Үүнд ангаах ухаан буюу тэжээхүй ухаан, дуун ухаан буюу хэл шинжилэл, цанид буюу нийгмийн ухаан зэрэг багтана. Эдгээр нь дотроо баг таван ухаан хэмээн задардаг байна. Хамламд зориулж мандал өргөсний дараа бидэнд түүнд мөргөх, өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм. Үзэгч та итгэл хамбын биеийг харж байна. Эрдэн мөнх бие гэж бурхны шашинтнуудын нэрлэх энэ биеийг харах, сүсгэлэн мөргөх, шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар ирсэн хүмүүс энд цугласан байлаа. Тэгэхээр итгэл хамбын өргөөнд эрдэм шинжлэхүүний баг хурлын эхний өдөр одоо ном хурж миний ард байрлаж байгаа энэ датцангийн 2 давхраас нэг давхарт нь шилжүүлж итгэл хамбын биеийг авчирч сүсгтэн олонд харуулж үзүүллээ. Эндээс гарч ирээд үзэгч та бүхэнд сонирхолж хэлэхэд бид хамбын биед тун ойрхон хурж түүний өвдөгт нь хурж гараас нь барьж үзлээ. За өмнө нь улаан үдэд ирээд хүмүүсээ сонсоход бид гараас нь барихад гар нь бүлээн байсан. За мөн арьсан дээр нь дарахад хонхоогоод буцаад эргээд хэвэндээ орж исэн. Биеийн температур нь 32 хэмд байдаг. Зам түүнээс гадна шилэн хоргонд байрлуулахад амьсгалаар цантаж байдаг. Тархинд нь эрдэмтэд ирж бичлэг хийхэд хэвийн хүнийхтэй адилхан ажиллаж байсан гэх тайлбаруудыг өгч байлаа. Тэгээд өөрийн биеэр үзлээ. Түүний гарт хурж үзлээ. Ямар ч гэсэн хүйтэн одоо тийм биш. Гэхдээ хэвийн хүний гарт хурж байгаа юм шиг хэрнээ. Ерөнхийдөө түүний бие бол одоо
зандан мод шиг модочсон тийм хэлбэртэй гарт нь хүрэхэд нэг модон эдлэлд хүрч байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж байлаа. Тэгээд маш халуун агаарыг ялгаруулж исэн гэж энд байсан хүмүүсийн ихэнх нь ярьж байсан. За бидэнтэй хамт явсан төмөр тогоогоо бол маш халуун дээрээс нь тийм чичирхийлсэн мэдрэмжийг өгч байсан гэд нуруу нь бол тэр аяараа хөлөрчгсөн байсан гэж ярьж байсан. Тэгэхээр яг үнэндээ бол сүм дотор агаар цэвэрхэн байсан. Энд бол хүмүүс орж ирээд төдийлөн сүмийн агаарыг дүүргэж одоо халууныг үүсгэх нөхцөл бүрдээгүй байхад маш халууныг мэдрүүлж хүмүүс одоо энэ бүхнийг мэдрүүлж байсан. Ямар тач гэсэн эндээс энерги ялгардаг юм байна. Ямар тач гэсэн эндээс дулаан ялгардаг юм байна гэдгийг үзэгч та бүхэнд хэлэх хэрэгтэй хаа. Иволгинскийн датсанд олон улсын анх дугаар эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Энд дэлхийн 11 улс орноос эрдэмтэд лам нар ирж оролцсон юм. Орос, Америк, Монгол, Бурят, Эстон, Норвеги, Төвд, Халимаг, Казак, Узбек, Украин, Якутаас эрдэмтэд ирсэн байлаа. Хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсын Виржиний их сургуулийн эрдэмтэд, Эстонийн Татуугийн их сургуулийн, мөн Солонгосын их сургуулийн буддийн судлалын эрдэмтэд ирсэн юм. Манай орноос Азийн буддистуудын холбооны инх тайвны баг хурлын ерөнхийлөгч, Монголын зан базрын нэрэмжит Шашны дээд сургуулийн багш, гавьч доктор Булган багш, Отхон Баяр гавьч, мөн Монголын психологийн хүрээлэнгийн тэргүүн Дашторжийн төмөр тогоо нар ирж илтгэл тавьсан юм. Бүрэлдэхүүний хувьд эрдэмтэд буддийн судлаачид, Новосибирскийн байгаль судлалынхан, Дорнод Сибирийн угсаатны зэн судлаачид, сэтгэл судлаачид, Санкт Петербургийн дорн дахнын судлаачид болон Норвеги, Украинийн судлаачид, Орос, Бурятын телевизийн болон сонины сэтгүүлчид нийт 250 гаруй хүмүүс ирсэн байлаа. Тэд өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс хүн төрөлхтний дунд оршин буй энэхүү гайхамшигт өөр өөрийн үнэлэлт өгнөлтөө өгч байлаа. Урд өмнө эрдэм шинжилгээний хурлууд дээр сонсогдож байгаагүй олон зүйлүүд яригдсны нэг нь Итгэлт хамбын Эрдэнэ мөнх бие буюу Эрдэнэт мөнхийн лагшин биеийг анх олонд ил гаргаж ирснээс хойш 5 жил болж байгаа бөгөөд анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирсний Орос улсын шүүх анагаах эмнэлэг судалгааны хүрээлэнд Итгэлт хамбын биеэс 4 ширхэг ус, баруун хөлийн эрхий хороноос 4 грамм хумс, хөлийн өскинөөс багахан хэмжээний арсыг явуулан судалсан байна. Шүүх анагаахын магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарлаас авсан зүйл биш, амьд хүнд байдаг эдисийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирсэн. Тэгэхээр Итгэлт хамбыг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гэд нотолцож байгаа хэрэг. Тэгсэн хэрнээ газар дор 75 жил болж байгаа. Амьд цэрүүн ахуйда 75 жил насалсан. Ингээд 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхэд 75 жилийн өмнө оршуулсан байх. Энд хэн ямар хариу өгөх вэ? Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил гэж байдаг бол бүх биеийг нь занданшуулан хатаасан ленин болоод кимерсэний шарил адил тусгай орчинд лаваар дүүргэсэн вакуум орчинд байлгаж болохоос яг ийм ердийн агаарын нөхцөл байдаг. Ердийн хөрсөн дор оршуулад 75 жил болоод гаргаж ирсэн шарил гэж огт байдаггүй. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягинцев шарлын 4 дахь төлөв гэж хэлмээр байна гэсэн шинэ нэр томьёог гаргаж ирсэн юм. Энэ бүхэн хүн төрөлхтний түүхэнд урд өмнө тэмдэглэгдэж байгаагүй зүйл учраас Европынхны хэлэхээр феномен гэж нэрлэдэг байгаа. Энэ нь үйл давтагдах, урд өмнө үзэгдэж байгаагүй сод үзэгдэл гэж тайлбарлана. Яагаад хүн амьсгал хурааснаас хойш ийм удаан хугацаанд бие хിവэр байлгаж чадах вэ гэдэг талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна. Итгэлт хамбын биед ойр байдаг бямбаламаас ганц нэгэн зүйлийг тодруулахад биений шийдтэй аршаар ямар аршингүй аршина тэрнээ шар тохон хэрэглэнэ үү или одоо аршаан хэрэглэнэ үү бидээс ихэндээ минь уртчлаа ус хэрэглээд аршиж байгаа. Тэгээд тос төвшөлдөг байгаа биз аа. Тэгээд тэрнээ сүлээр нэг Монголын удаагийн аршаан ус удаагийн асраад юуны жигэндэхэд нэ тэр сайгаад байна. Сард 2 удаа хувцсыг нь сольдог. Өглөө болгон нөөрийг нь угаадаг.